Лонкин группийн хувьд бүгд найрамдах хятад ард улсын хамгийн том уул уурхай зам барилгын тоногт хөрөмжийн үйлдвэрлэгчийн нэг бөгөөд 1993 онд байгуулагдсан ажээ. Гонконгийн хөрөнгийн бирж дээр 2005 онд хувьцаагаа гаргасан Хятадын хамгийн анхны зам барилгын тоногт хөрөмж үйлдвэрлэгч компани. Дэлхийн шилдэг зам барилгын тоногт хөрөмж үйлдвэрлэгч 50 аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан дотоод зах зээл дээр борлуулалтын хэмжээгээр тэргүүлэгч групп юм а. Бүгд найрамдах хятад ард улсын Фужан, Шанхай, Жанши, Хинан зэрэг мужид тус байрлах 4 үйлдвэрээр дугуй тачигч, экскаватор, замын эндүү, сэрэт тачигч зэрэг 300 гаруй маркийн тоногт хөрөмжийг үйлдвэрлэдэг. Нийтдээ 200 мянга гаруй нэгж дугуй тачигчийг дэлхийн зах зээлд экспортлсон байна. Тус групп нь хурдны хайрцаг редуктор, гидравлик эд ангууд, гидрийн шланг, араа зэрэг ихэнх үндсэн эд ангуудыг өөрөө үйлдвэрлэдэг. Дотоодын зах зээлд ZL50 маркийн автоачигчдыг гаргадаг байсан бөгөөд экспортод Лонкин гэсэн нэрээр бүтээгдэхүүнээ гаргаж байна. 2010 оноос эхлэн Audi компани нь Лонкин группийн Монгол улс дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд дугуй тачигч, сэрэт тачигч зэрэг экспортын өндөр бүтээмжтэй, өндөр үзүүлэлттэй механизмуудыг худалдаалахаас гадна төрөл бүрийн засвар үйлчилгээ хийж экспортын чанартай сэлбэг ангуудыг нийлүүлж амжилттай ажиллаж эхлэв.